нэлээ энэ рүү орж ирэх боломжтой болчихсон одоо онол тавих хэрэгтэй байхгүй. Тэр одоо харъя. За бидний хамгийн сүүлийн юу хийж байгаа? Тэгэхээр чи бид энэ тайд байгаа боломжтой байхгүй. Энэ идэхгүй одоо бидний одоо энэ аваад одоо бид хэлдэг юм чи тэгээд байна. Тэгэхээр нэг юм байдаг аахгүй. Ханш ерөнхийдөө бол том ордеруудыг заавал шалгадаг. Одоо жишээлбэл ханш энд за эндээс нэг Buyers-ийн domination одоо нэг юу орж ирлээ. Эргээд энэ дээшигээ явахынхаа өмнө одоо энийгээ заавал орж шалгадаг. Энийг нь бид нэр одоо юу гэдгийг нөгөө Golden Zone юу мөг юу дууссан шүү. За энэ дээр жоох ингэж та нараа бол орж ирээд гоё нэг юм дээр орчих юм бол болно. Босхгүй. Яваад баймаар байна. За хэдүүлээ за бүр Nasdaq руу ороод тийм та. За ийм байдаг хөхгүй. За бид нар одоо нэг арилжиг хийхэд нэг бүтэн лотоор орох юм бол нэг $7 ч юм уу нэг юм комисшн авдаг тий. $7 ч юм уу нэг ийм комисшн авдаг тий биднээс. За энэ ч өөрөө бүх юм дээр адилхан бохоггүй. Одоо features дээр өөрөө бас адилхан гэсэн үг бохоггүй. Энэ spread-ийн буюу энэ одоо арилжааны сэнтгэлийг хэн авдаг гэхээр одоо liquidity provider буюу одоо бидний одоо нөгөө яриад байдаг нөгөө market maker гэж яриад байгаа нөгөө цаатын банкнууд авч байгаа бохоггүй. За тэгэхээр тэд нар хэдийгээр ингэж аваад биднээс нэгсэндээ нэг лотоор буюу авсан хэрнээ юу яаж байгаа гэсэн. Биднээс ингээд $7 ч юм уу ингээд авчиж байгаа гэсэн. Нэг лотон дээр $7 гэж тооцоод тэгээд мэдээ тэгж авна те. Тэгэнгүүт шууд ингээд энэ ханш ингээд нэг тал руугаа яваад байх юм бол эдгээр яах вэ? Тэр та нар өөрийнхөө зүгээр энгийн төсөөллөөр бодоод үзээрэй. Эдгээр одоо нэгсэндээ би ашиг олгож байгаа. Эндээс ингээ баятаад байна. Тэгээ ханшиг өсгөөд байна. Тэгэхдээ нөгөө талд бидний нөгөө нэг хараад байгаа liquidity provider-ууд байгаа тий. Тэд нар бол мэдээс муу хүмүүс гэж харж болох. Тэд нар айгүй сайн хүмүүс тий. Зах зээлийг одоо яг нэг доктортой биднийг яг хүссэн ханшин дээрээ бидний ярьж ирэх боломжийг олгож байгаа нөхдөд байхгүй. Тэгэхдээ тэгвэл эдгээр ингэснийхаа төлөө энэ $7 их ч юм уу одоо нөгөө зах зээлийнхаа сэнтгэлийн юг биднээс авж байгаа гэсэн. За тэгээд энэ хэрвээ шууд явчих юм бол эдгээр нөө биднээс авсан юугаа эргэж зарж чадахгүй болохоор эдгээр алдагдлалд орчихно гэсэн үг байхгүй санаа. Тэгэхээр яах вэ? Заавал буцааж оруулж ирэх хэрэгтэй байхгүй. Буцаагаад ороод ирэхэд энд яах вэ? Эндээс сэлдээд баахан авсан юу позициудаа яах вэ? Буцаагаад нөгөөдөлд нь буцаагаад яадаг. Одоо эндээс баахан баядж одоо би эндээс нь баахан баяжсан гэж бодвол тэнгууд эдгээр сэлдэж байгаа шүү дээ бид нарт. Сэлдсэн юм а. Буцаагаад нөгөө тийш нь явуулахдаа нөгөө талаас нь баядаад нэгсэн энэ ч ирэхэд за бүр энгийнээр зүгээр нэгийг хэсэг нэгтэй арилжаа ингэ яасан гэж бодох юм бол энэ хооронд яах вэ? Энэ хооронд нь сэлдэж бүгдийг нь авчаад нөгөө тийшээ буцаад ирэх хооронд бүгдийг нь зараад гарч байгаа гэсэн. Тэгэхээр банкнд юу үлдэх вэ? Одоо алдагдал X. Тэгээд нөгөө энэ дотор орсон бүх нөгөө $7 чинь үржээд хоёр талтаа үржээд ингээд нэлээ өндөр ашигтай ингээд $7-ийнх нөгөө шимтгэлийнх нь ашиг нь айгүй өндөр гараад ирчихнэ шүү дээ. Хоёр талтаа орчих жоохгүй. Тэгэхээр яах вэ? Ханш рейнжлэл байх юм бол эндээс нь сэлдэж өгөөд, эндээс нь баяж өгөөд, эндээс нь сэлж өгөөд ингээд ингэсээр хагаад эннийхээ юуг л энэ авчиж байгаа гэсэн үг байхгүй юу? Хэдгэлийг авчих гэсэн. За жишээлх юм бол сая ингээд нэг юм болж байна л доо. Трампын нэг тако гэдэг нэг юм гарсан шүү дээ. Та хэд мэдчихэ. Трамп такотод худлаа ярьдаг гэх тээ. Өглөө нь оройн нэг юм яриад маргааш нэг юм ярьдаг гэж байгаа байхгүй. За тэгэд энэ ямар эффект буюу ямар үр дүн төрөснийг одоо зах зээлийн шинжилгээ ингээ гаргах юм шүү дээ. Зарим нэг салбарыг маш их ашигтай болгосон гэж байгаа байхгүй. Тийг та нар сонссноо? Трамп нэгсэндээ одоо ингэсэн шүү дээ.
Трамп ингэдэг байсан шүү дээ. Урд орон. За бид нар Ираныг бөмбөгдлөөч гэдэг юм уу те. Өглөө нь босч ирсэн боллоо гэл те. За дайн зогслоо гэл. Тэгснэ маргааш нь дахиад дайрлаа гэл. Ингээд нэг юм ерөөс ингээд нэг өглөө босоод ирэхэд нэг өөр юм яриад ингээд ингээд амар хөвөрдөг шүү дээ те. Тэг ийм яасан. За тэгсэн чинь яасан гэхээр энд юу болчих жоох. Нөгөө банкнууд маш их ашигтай ажиллаж байгаа. Банк яасан? Маш ойлгомжтой. Яг ийм хөдөлгөөн болсон. Хаш за энэ тоглоор ороо сурааж агаад нөхдүүд баа явлаа. За дайн болох юм байна гэдэг маш ихээр ингээд баа явуулж байгаа тийм. Тэгсэн чинь боллоо гэдэг тэнгүүд дахиад буцаагаад байна. Тэгэхэд яг нөгөө томчууд чи яаж гэхээр нэг хүчилж ингээд нөгөө нэг арилжаа хийгдээд байгаа гэсэн үг байхгүй. Нэгсэндээ сараар юм уу жилээр ч юм уу ингээд нөгөө тэднийг бодицоо орчоод тэгээд ингээд айжмаар ингээд нэг цаг руугаа ингээд трендийг явуулах боломжтой байдаг гэсэн болоод яах вэ? Нөгөө Трамп чинь нэг өглөө яриад нэг юм яриад ингээд байхад яг хөө эндээс ингээд за ингэх цаан байна гэж бодоод ингээд айжмаар ингээд хурааж хураагаад дээш нь ингээд өсгөөд ингээд явуулж исэн чинь байхгүй нөгөө талаас нь үгүй боллоо гэдэг ингээд яг буцаад ингээд унаад ороод тэгмүүд яг хүссэн хүсээгүй эдгээр алдагдал зархад буцаагаад эндээс байцсан бодисууд хааж л таарна гэсэн үг байхгүй. Хаагаад ирэхээр яг нөгөө банкны чинь ашиг энд үлэмж ихээр нэмэгдчихэж байгаа байхгүй. Тэгээд саяны ингээд нөгөө Трампын таконы юугаар ингээд нөгөө AI салбар тэгээд дээрэс нь нөгөө банкны салбарууд маш их өндөр ашигтай ажилласан гэдэг тийм юу гарсан шүү дээ. Тэг та нар сонссноо. За буцаагаад саяны энэ юг ойлгоо. Нэг ухт болгоход дэмий бичин болоо гэж бодоод ингэсийгээ хэлүүлээ яах вэ? Болох уу? Зогсооч уу? Би нэг бичлэг бас хийгээд байгаа байхгүй. Тэгээд яг YouTube энэ дээр тавьчихъя гэж бодсон. Тэгээд за Nasdaq-ийг хэдүүлээ харъя. За Nasdaq дээр дахиад нэг жоохон скад нэг орлоо. Биткойн дээр ч гэсэн та нар ингээд өөрсдөө сайн ажиглаарай за. Ямар ч юм дээр бид нэр ингээд биткойн өсөх болж байгаа болоо гэдэг тэнгуү дээлигээр за одоо ерөөсөө ингээ биткойны чартыг гаргаж ирээд. Хэдүүлээ харъя. Бичлэгтээ яг гоо би нөгөө энийг зүгээр паблик зүгээр хийж байгаа болохоор бичлэг яагаад юун дээр тавьчих гэж бодсон. YouTube дээр тавьчих гэж. За нөгөө ойр тийм юм яриаггүй болохоор жоохоо юу яагаад нөө. Манай групп Intuitive Forge хүмүүс Intuitive Forge миний Intuitive Forge гэдэг. Биткойн руу орё гэж ярьсан тий сая. За би ярьж байгаа хадварах гэдэг шүү. Окей. За энийг болохоор би нөө түрүүчийн юун дээр биткойн ер нь өсөх боломжтой болцсон гэж ер нь хэлсэн те хүмүүс ингээд заавал юугаар биш бол спотоор эндээс ингээд энд явж байгаа түрүүчийн 7 хоногоос түрүүчийн 7 хоногоос биткойн ихэд өсөх одоо боломжтой болж ийн гэж хэлсэн шүү те юун дээр оруулсан байгаа. За яагаад түл биткойн өсөх боломжтой байсан бэ гэдэг санаа. За хэдүүлээ ингээд зүгээр юугаар харъя. Маш энгийнээр харъя. За энд ханш явж байгаад энд ерөөдөө correction гэж байгаа тийм. За эндээс бид нэр бүр ингээд энгийнээр одоо pivo, mepo, seremere ингээд бүх юм яадаг бол тэрний чинь шал юм ууч ингээд давхар давхцаж байгаа. Дээрээс нь rebalance хийж байгаа. За тэгээд хамгийн гол нь энд юу үзүүлж хэлсэн юм бэ гэдэг юм бол мэдээж нөгөө Goten data enter бас нөгөө байр сураад хэлсэн бохоггүй энэ хавьд байх тахаа. Тэгээд энэ чинь 7 хоногор харах юм бол түүчийн хэдтэй хэлээ би чинь чи энд юм байна дөө. Тэг эндээс юм. За хэдүүлээ ингээ харъя. За дээлигээр харъя заяа. За энд ханш маш өндөр доошоо ингээ дээлигээр сэл орж ирсэн. Дахиад дараагийн үзгөөнийг харъя. Зөвхөн волюмороо хэдлээ харъя. Одоо яах вэ? Энийг доошоогоо яагаад ивдэхгүй энэ дотроо бариад байна гэхэд энд ханалт явсан байх боломжтой гэдэг санаа гэсэн үг байхгүй юу? Ер нь бол гэхдээ энэ стил дэш эргэж ивддэг бол доошоогоо бас явах боломж байгаа гэсэн. Дахиад хэлээд нэг цаг руу ороод харъя л да. За мэдээж энэ дотор нэг цагаар ингээд structure хийгээд хайр хэлж ийн гэсэн. Тэ? За тэгээд бид нар эндээс нь дахиад нөгөө нэг чухал юмнуудыг ингээд ажиглана гэсэн өндөр байлтай кандилууд буюу одоо
яг дишилсэн нөгөө тугаа нөхдүүд ер нь хаана байгаад байна гэдэг юмнуудыг олон юугаар хараад дээрэс нөгөө гатын юу энэ хахаа ингээ бүгд ингээ баай нөхдүүд бүрдсэн байхгүй. Тэгээд яг бүр ингээ наривчилж орж чадахгүй бол одоо эндээс ингээ ихэд юугаар харж байгаа. Тэгээд эндээс ерөөдөө юу яаж гэсэн байхгүй баайс ороод хилцэн байна гэдэг. За одоо ингээ хэдүүлээ энийг ингээ сайн харъя л да нэг цаг дээр. За энд яаж юм? Доошогоо сэл өгөөд явж тий. За эндээс баа юу гэсэн бэ тий. Дахиад энэ сэл өгч чинь тий. Дахиад сэл өгөөд энэ дахиад сэлээ үүсгэж нэгдэг ч юм уу. Ингээд иймэрхүү байдлаар энийг ингээд аягуусаа ажиглах гэсэн. Тэгээ билүү том цагаар харж байгаа бол одоо юунуудаа харна тий. Дийлийгэр зөв 4 цагаар ингээд харж байна. За одоо энийг хараа. Энд маш хүчтэй энэ дотор байгаа сэлийн кандл өгөө дахиад энд эргээд нөөтөө шууд үүсгэж байгаа. Сэлээ баайны үүсгэж байгаа. Дахиад энийг эргээ хараад эргээд идэгдэж чинь яаж. Дахиад энэ байрч чинь. За дээрээс нь дахиад энэ бид нэр одоо нөгөө market structure харах юм бол энэ ингээ хайр гэдэг хэлж байгаа байхгүй. За дахиад энд яасан хайр хийж хэлж байгаа. Дахиад доошоо орж ирж тий. За бид нэр ингээд тэгэхээр харъя л. За энд нэг баийн кандл орж ирсэн. Энэ үүсгэх дахиад доошоо явах болсон гэж харж байна тий. Дахиад сэлийг харж болж байна тий. Сэл гэж явж байгаа. За эндээс ингээ баерсуу дахиад хэлж байна тий. Гэдэг чинь. Тэгээ хамгийн гол нь биднэрт юуг одоо exhaust ч болоо юу энэ бид нэр ерөнхийн юугаар нь таньдаг юу байгаа даа байхгүй одоо энэ нулуугаар тий. Энд ханьш доошоо яваад юу явж байгаа үгүй юу гэдгийг бид нэр ингэ яах вэ? Одоо жишээл бид нэр ингэ хэдүүлээ ингэ энэ хэсэг дээр бас ингэ айгүй тодорхой. Одоо энэ чинь энэ. За энд маш хүчтэйгээр сэлэс өгсөн тий. Ирэхэд энийг бид нэр ингэ л ажиглах хэрэгтэй. Энд сэлэнд тийшсэн байна. Дахиад энэ дээрээ бариад одоо энд хэдүүлээ ингээ харъя л та. Энэ өсөхтэй яаж юм? Ерөнхий дээлийгээр ингээ харах юм бол энэ хараа. Энэ өсөлт. Ерөөсөө энийг л бид нэр ерөнхийдөө жоохон ойлгоно гэсэн үг байхгүй санаа. Энэ өөрөө exhaustion гэдэг ойлголт байгаа даа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол ханш өсөж байгаа ч volume нь өөрөө exhaustion буюу зүгээр энэ pullback. Одоо бид нар ингээд юугаар ингээд цаанаар ингээд аюулсаа хараа. Дандаа pullback дээр ер нь дандаа юу бидэг шүү. Одоо бид шал өөр нэг хүсэл харъя л та. Pullback дээр дандаа exhaustion гэдэг шүү. За энэ уналтыг хэдүүлээ харъя заа. За дийлийг яг арай том юм байна. 4 цагаар харъя. За сүүлийн. Арай гоё юутай хөдөлгөөнтэй юм байна. Юу ч. За одоо энэ дээр хэдүүлээ ингээ харъя л та. За энийх одоо жоох ойлгомжтой харагдах байна уу? Ойлгомжгүй багтах. За арай өөр хослолтлоо харъя тхөө. Дүү. За энэ дээр харъя. 4 цаг. За 2 цагаар харъя. За энэ дээр. За энд ингээ уналт явж байна те. За энэ уналтыг хэдүүлээ ингээ зүгээр яг ингээ харъя. За эндээс ингээ илэрхий унаад хэлсэн байна те. За эндээс хэдүүлээ ханьс уул нэг жоохон ийм юутай биш одоо яг энэ тодорхой хөлөөдийг л хармаар байгаа байхгүй. Эсвэл минийх томдоод байгаа юм уу? Цаг нь. 1 цаг магаар харах хэрэгтэй юм лөө. Илүү нэг тийм амар гоё нүдэнд ойлгомжтой харагдах гэдэг байгаа байхгүй. Санаа. Хоол амар гоё ойлгомжтой харагддаг юм. За энэ хэсэг дээр хэдүүлээ ингээ харъя л да. Би хитрхи том цаг дээр ч бас тавиад байгаа гэж магадгүй. За энд за хэдүүлээ ингээд яг одоогийн энэ нөхцөл дээр ингээ хэдүүл зүгээр ингээ харъя заа. Та нар ингээ өөртөө бодоод. Энд ханш өссөн байгаа даа. Volume-ийн хараа дагаад өсөж байгаа энэ хэсэг дээр. Энэ pullback-ийн хэсэг дээр яаж юм? Volume унаад ханш доошоо унаад volume унаж. Үнцүү хөлөө явахаар өсгөөрөө volume дагаад өсөж чинь. Ийм даа. За тэгээд буцаагаад одоо энд яаж юм? Volume нь
Одоо энэ ингээ өсөж өсөктөө ингээд өсөлтөн зогсоод эндээс ингээ уналт орж ирсэн мэт тий. За тодорхой хэмжээний уналт орж ирчээ. Дахиад энд өсөктөө яаж вэ? Одоо энэ өсөлтийг та нар ажилтаа. Энэ яаж? Өссөн чинь унаад эхэлж байгааг харж байна уу? Волюм ханш өслөө? Волюм унлаа. За энэ юу хэлж байгаа юм бэ гэх юм бол энэ одоо өсөлт өөрөө exhaustion гэдэг санаа авахгүй. Тэгэхээр дараагийн хөдөлгөөн доошоо голомжтой байж болно гэдэг санааг хэлж байгаа. За дахиад харъя. Дараагийн хөдөлгөөн доошоо унсан чинь энэ хэсэг яаж вэ? Волюм өсөж чинь. Дахиад ханш дээшиг явж. За та гарч нь үлгэж үз. Ханш дээшиг явж чинь тий. За энэ хэсэг дээр за энэ дэр бол ханш өсөж чинь тий. Волюм дагаад өсөж чинь. За энэ хэсэг үнэн байж болж чинь тий. Дахиад харъя. За энэ хэсэг дээр яаж. За унсан чинь одоо энэ дэр волюм унж байна. Дахиад үлгэж. За дахиад энд унж агаад доошоо яаж тий. За энд волюм унж байна. За тэгжсэн энд яаж. За эндээс волюм нэмэгдээд эхэлж шүү дээ. За энд нэг жоох манипуляцийн энтер явуучих байгаа юм шиг. Гэтэ ерөнхийдөө та нар яг энэ логик санааг л ерөнхийдөө ингэж одоо харчих гэдэг санааг л хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр ханш ирнэлийг яаж явах гэж байгаа энтер гэдгийг ерөнхийдөө бас харах боломжтой байгаа гэдэг. За. За, Настакийг хэдүүлээ жоох унших гэдэг байна л да. За тэгэхээр удаж уу юу хэдүүлэн гэж арай уцаад чинь юу яаж юм. За нэг та нэг ганц гяс үлгэж. Хаш явах гэж юу гэдгийг ихэд бодож байгаад харж байгаа даа гэсэн. За энэ волюм жоох сонирм байна. За 5 дээр ч юм уу. За харъя. За 8 цаг. За энд баай волюмтай гэдэг юм болвол бид л яах вэ? Одоо энэ дэс юу болох нь ажиглана гэсэн үг. За За энд даашаа үүсгэгдэж чинь тий. Сэл дараагийн хөдөлгөөн сэл байх боломжтой гэдэг санааг хэлж гинэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр яах вэ гэхээр дараа нь энд жоохон хай тогтчих болно тий. За ерөнхий юугаа за хэдүүлээ одоо өөр юм яах. Тэгвэл энийгээ л хараа. За ирэхгүй бол өөр юм яах юм бол дахиад толгойч ингэж магадгүй. Учираас одоо энэ аягүй чухал гэсэн үг. Энд гэхдээ бүр сайн гоё яас гэсэн үг. Ерөнхийдөө энд одоо аягүй чухал гэсэн үг байхгүй. За дахиад жоохон үзэгч. За энэ буцаагаад дэшиг гэдгийг хэвчлээ. За дэшиг яг тийм бас шийдвэртэй юм. За дэшиг өсөж чинь тий. За энд нэг юм өндөр үетэй кандл гарч ирж байгаас харж байна. Энэ өөрөө нөгөө талдаа энд өгүүлсгэж чинь гэсэн үг. Өгүүлсгэж байгаа учраас эндээс юу байж болно гэсэн үг. Тэгээд эндээс жоохон тодорхой хэмжээнд брокеруудын чарт дээр ер нь бол ойролцоо тийм яахгүй заа. Гол нь илүү контракттай волюмтыг сонгороо заа. Би бол хувьдаа Pepperstone-ыг бол харддаггүй. Яг тэр Pepperstone-ы волюмных нь контракт нь хэтэрхий бага байдаг хөөхгүй. Тийм ийм ялгарл муутай гэсэн үг. Одоо та нар энийг хараарай за. Би та нарт нэг одоо ингэж яг энийг харуул. За энэ Epixi-ийг болохоор ингээд Forex.com болохоор ингээд айгу өндөр болгоод тэгэнгүүт Pepperstone хагаараа. Ийм байгаад байгаа. Ингээд доор айгу их юутай. Ингэж орж ирдэг гэсэн би Pepperstone-ыг бол ерөөдөө нэг хардаггүй. Би өөрөө ч нэг ерөөдөө бас эндээс яхаа нөгөө атас ч юм уу тэрлэг үйлэг бас хардаг ч за. Мэдээж юун дээр бас харж олно. Юу лээ? Голдын
одоо GC-ийн датан дээр бас харж байна. Тэгэхээр GC та нарт тэр байдаг болол. Тэгээ GC чи өөрөө нэг 10 минутыг отролтой явдаг болохоор бас юу байж болно гэсэн үг. Тэгэхээр төлбөрлөлөө үл яг хуу Honda-г харж болно. Энэ Epixim-ийг харж болно. Би бол энэ хоёрыг л хард юм даа. Юу жоохон юу байгаад байт. Pepperstone жоохон юутай байгаад байт. Одоо ингээд 5 минутын юуг харъя л да гэдэлээ. Ялгааг нь харъя. За, Epixim-ийг болохоор одоо ингээд нэлээ ингээд тийм ялгаралтай байгаад байгаа. Том жижиг ялгаа энэ төр байгаад байхад Pepperstone-ыг хардаа. Ийм байгаад байгаа. Тэгэхээр жоохон хэцүү гэсэн. Энэ дэр бол харах жоохон хэцүү. Ерөнхийдөө бол байдгүй гэж байдаг. Нэлээд сайн туршлагатай бол энийг Pepperstone дээр харж чадна гэсэн. Тэрнээс биш энэ дээр жоохон харах хэцүү. Тэрний оронд энэ юуг харах юм бол арай дээр. Эсвэл бүр юугаар харж байна. GC-г харж байна. За жоохон гүйлгэй. За. За одоо 30 минутын дээр бол одоо энд бол ингээд эндээс дээшээ явах боломжтой үгүй юу гэдгийг одоо эндээс өөрөө барьцсан харагдсан тийм одоо. За тэнгууд хэдүүлээ дараагийн юуг нь харъя л да. За дараагийн хөдөлгөөн энэ хавьяасаа дахиад үсч болно гэдэг санааг нь хэлцээ гэсэн 5 минутын дээр 5 минутын дээр яг одоогоор бол доошоо явах гэж байна гэдгийг хэлцээ гэсэн. За тэгээд энэ хавьяас pullback гарч дараагийн хөдөлгөөн дээшээ болно. Ингээд цаг хоорондын хамаарлаар юм жоохон юу харж болно гэсэн үг байхгүй. Одоо нэгсэндээ 5 минут дээр доошоо 30 минутын дээр дээшээгээ гэдэг ч юм ингээд иймэрхүү байдлаар ингээд юугаануудаа ингээд жоохон ингээд ажиглаад байж болно гэсэн. За 5 минутын дээр ингээд доошоо ороод ирсэн тий. За бид нэр дахиад 5 минутын дээр барьж болох юунуудыг ингээд за энэ дэр болоод яг ингээд юуны юм алга байна тий. Volume-оор юу алга? Зүгээр хүчтэй candle гэсэн. Энэ өөрөө bias хүчтэй байгааг илтгэдэг үү гэж илтгэдэг. Тэ price action уншсан хүмүүсний bias хүчтэй гэж уншиж болно. Болохгүй болох байхгүй. Гэхдээ бид нар энийг bias нь үнэн юм уу гэдгийг volume-тэй баталгааж болох хэрэгтэй байхгүй. Яг энийг ингээд зүгээр дадлах хийж байгаа юм бол ерөөдөө баг нэг order flow уншиж байгаатай нэг тийм ялгаагүй болчихно л гэдэг санаа. За энэ харж байна. Энэний нөгөө volume нь байхгүй байсан болохоор одоо энэ ингээ жоохон сул байгаад байгаа гэсэн. Хэрвээ volume энэ баталгаажчихсан бол энэ илүү дээшээ хүчтэй явах магадaltaй байсан бохоггүй. Тэгээд энэ нөгөө volume-ны ингээд юугаар ингээд бид нар ингээд илүү жоохон баталгаажуулаад ингээд явах юм бол жоохон ингээд юу ч. За одоо харъя. Одоо энэ candle sell гэж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар одоо энд магадгүй эндээс buy явж магадгүй гэдэг одоо 30 минутаар бид нэр энэ зоонлцсон байгаа байхгүй. Тэгэхээр buy явж магадгүй учраас 5 минутаар энэ өөрөө эргээд эвдэгдэх юм бол дээшээ явах боломжтой гэдэг ч юм. Ингээд эргээд одоо ажиглана гэсэн үг. Одоо эндээс бид нэр sell-с орж ирж байгаа нөхцөлд одоо энэ sell явах гэсэн үг. Тэгэхээр бид нэр одоо эргээд buy орж иртэл жоохон төвчөртэй байх хэрэгтэй байхгүй. За одоо энэ хараа энэ failed ч хэлж байна. Энэ buy орж ирж байгаа. Тэгэхээр одоо энэ юу хэлж ийн гэхээр энэ лав тогтчих боломжтой юу гэж боломжтой байхгүй. Тэгэхээр дараагийн хөдөлгөөн дээшээ явах боломжтой гэсэн. Тэгэхээр одоо энийг нь жоохоо юу яаж байгаа л харна гэсэн байхгүй. За энд яачлаа тий. За энд дахиад энэ филд. За энд бүрэн одоо энийгээ эвдэлгүйгээр одоо эвдэж чадсангүй тий. Эвдэж чадлгүйгээр энд бай орж ирээд энд яатсан. Одоо энийг юугаар нь ойлгох юм бол энд байерс орж ирэх зон дээрээ орж ирсэн үгүй л ирсэн. Гэхдээ фейлдсэн учраас энд эсрэгээрээ эргээд хай тогтчих жоох боломжтой гэдгийг санаалцж байгаа гэсэн. Хай. Тэгэхээр дараагийн үйлдэл яах вэ? Доошоо явах боломжтой буюу ингээд ч ингээ явах боломжтой гэдэг санааг хэлчихэж байгаа байхгүй юу? Өөрөөр дахиад доошоо явах боломжтой биш үү гэдгийг л хэлчихэж байгаа гэсэн. Ягаад гэвэл сая энэ дээрээс ягаад уулнаас сая ингээд энэ ингээд гараад бүр ингээ бээрээ ингээ гараад ирчихсэн бол энэ болно юу. Гэтэл яаж энэ дээр зүгд доошоо хаагдчих тий. Тэнгүүд энэ bias step-ийн эргээд sellers энд байгаа sellers доош нь явуулж байгаа л гэдэг санаа. Одоо тэгэхээр дараагийн хөдөлгөөн дахиад доошоо болчих жоох байхгүй. За тийм бол дахиад доошоо. Одоо ингээд энд
орж ирсэн селерс энд өмнөх юугаа илүү хүчтэй буюу жижиг цаг нь том цаг том цагаа ингээд нэгнийг ингээд реплейс хийгээд байгаа. Ингээд яг ингээд лог юмнуудыг ингээд яах юм бол ингээд ийм реплейс арчиж байгаа гэсэн үг байхгүй. За одоо ингээд яаж энэ ахаал биднийг доошоо гэж бид нар яах вэ гэхээр энэ одоо яах вэ гэхээр энэ дотроос ахаад бид нар ахаал доошоо явна гэдэг санаа авахгүй. Гэхдээ биднэрт одоо өөр юм харж байгаад бид нар ахаад одоо эндээс эргэж сэл биш бай авах нөхцөл байгаад харагдаж байгаа. Тэгтээ одоо бид нар бай өгөх нүг харъя. Одоо яг энэ волюм уншаад одоо юугаа явж байгааг бид нар сэл орохоор харагдаж байгаа байхгүй надад. За энэ өндөр волюмтай яг энэ хэсэг дээр за нэг кандл гарч ирээ дээш эргэж дээ. Тэгтээ биднэрт хамгийн сүүлийн селийг өгж байгаа юу энд байгаа. Эсвэл бид нар энэс дээшээ гарч ирэх бол сел стил рискил гэдгээ бодож л авах хэрэгтэй гэсэн үг байхгүй. За энд мэдээж тодорхой хэмжээний бол бай явж ирсэн. За дээшээ гэхдээ бай нь волюмоор бол конфирмашн өгөөгүй шүү дээ. Тийм бодоод яг бай гэсэн конфирмашн бол эсвэл өгөөгүй шүү. За энэ уул нь өндөр байж байгаа дахиад ингэсэн бол бид нэр дахиад доош сэл өгөх гэдэг байгаа байхгүй. За энэ ингэсэн. За одоо. За энэ хараа зөв дээшээ гатгсан ч гэсэн энэ хараа доошоогоо татчихин тийм бодоод. За харъя хэрвээ энэ эндээс дахиад дараагийн кандл доошоогоо ингээ өгчих юм бол энэ дахиад сэл болно гэсэн. Одоо энэ ингэж гарч ирчээд ингэж татсан хэрнээ дараагийн кандл яах вэ? Ингээ ороод ирчих юм бол энд хай тогтоо дараагийн кандл сэл болно гэсэн үг байхгүй. За одоо юу болж байна? Хэрвээ энэ ингээд энэ боксоо өвдчихэж байгаа бол одоо эн чинь бай болчих жоох байхгүй. Одоо л биднэрт байн конфирмашн өгж ийн гэсэн үг байхгүй. Тэгэл бид нар эндээсээ ингээд юугаа одоо эргээд юугаа шилжүүлэх юм бол биднэрт одоо энд юу чинь өөр энэ дээрээсээ явчих. Тэгээ дараагийн хөлөө ахаад ийшээ явах болчихсон. Тэгээ цагаа бид нар илүү сайн яагаад рейнжин дээр бол хамгийн хэцүү гэж би хэлсэн тий. Хэрвээ одоо зүгээр нэг ийм рейнжин дээр болоод нөгөө нэг доошоо шивдэд дээшээ шивдэд ингээд нөгөө нэг яваад тэр чин болохоор угаасаа тийшээсэн байхгүй тэнд зүгээр ингээд нөгөө хураалт буюу нөгөө нэг ийм юу яваад байдаг болохоор ингээд аль аль руугаа өвдөд идэг. Тэн дээр бол бид нар жоох эсэл энтер болоод ойлгохгүй болоод гэх юм угаасаа хайцгал хэрэгтэй гэсэн байхгүй. Эсвэл бол бид нар тэрийг өөр юмудаар бид нар баа явж байгаа боломжтой, сэл явж байгаа боломжтой гэдгийг танил гэдэг санаал юм да. За одоо ингээд баа орж ирж тий. За одоо энэ жинкнээсээ одоо ингээд баа батлагдчихад байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо бид нар яах вэ? Энд доошоо идэхгүй эргээ дээшээ яана гэсэн. Дээшээ одоо яг энийг ингээд ангаар нь харж байгаа нөхцөл биднэрт одоо юу яж байгаа байхгүй. Дээшээ харах нөхцөлтэй л байгаад байгаа гэсэн үг байхгүй. Энийг эвдчихийж л бид нэр доошоо харна гэсэн. За харъя. Гэхдээ энэ түрүүнийхээ унгаас нь нөхцөл төр ирсэн байна те. За. Дахиад доошоо нараа. Энийг эвдээд дахиад доошоо эвдэж. За одоо ингээд дахиад эн чинь ингээд баайч нь өөр үүсгэж байгаа байхгүй. Сэл болчихлоо. За ингээд энэ ингээд жоохон ингээд дишээсэнгүү байгаад байгаа. Ингээд нөгөө тал руугаа ингэж яагаад. За мэдээж бид нар эднийг өөр юмудаар одоо нөгөө юугаар яах юм бол энэ тийшээ юу гэдэг гэдгийг л болно гэхээс. Одоо энэ бол ингээд дахиад сэл болчихоо. Тэгэхээр бид нэг дахиад баа явахад дахиад хэцүү болчихоо гэсэн. Одоо ингээд дахиад сэл. За дараагийн хөдөлгөөн одоо энэ магадгүй энэ ингээд явж байгаа дараагийн хөдөлгөөн нэлээд том одоо уналт бүр нэлээд энэ рүүгээ орж ирэх боломжтой болчих واخхой одоо уналт явах болчихлоо гэсэн үг واخхой. Тэгэхээр одоо харъя. За бидний хамгийн сүүлийн юу гэж байгаа энэ тэгэхээр чинь биднэрт энд хай тогтцсон байх боломжтой гэлж байгаа гэсэн үг واخхой. Энэ эвдэхгүй гэсэн үг. Энэ эвдэхгүйгээр одоо бид нэр одоо яах энэ хавьяас одоо энэний pullback нь орж ирээд тэгээд одоо унах хэрэгтэй болчих жоох байхгүй. За тэгж бол. За ягаад энэ сая эвдэхгүй гэсэн. Гэхдээ энэ хараа. Энэ эргээд pullback хийгээд энийг дисгизийг доошоо эвдэхдээ энэ candle-ийн volume өндөр болоод дараагийнхад юу доош нөхчих байгаа байхгүй. Тэгээд дахиад ингээд бид нэг сайн харах юм бол магадгүй энэ хэрэг
эднэр ингээд энэ өндөр волюмтэй лаа дээшээ гарч ирээд энэ буцаад нөгөө талдаа өвдөж байгаа. Тэгэхээр энэ өөрөө хөвжлэн эвдэхгүй болчихж байгаа. Энэ дараагийн хайдагтчих жоох болж байна. Бид нэр одоо дахиад энэ харалт. Энэ дахиад дээшээ явц. Энэ авагдахгүй байх маш өндөр боломжтой. Одоо бид нар эндээс дахиад сэл ороход боломжтой гэсэн үг. Энэний ороод сэл тавьж чаад дахиад энэ лав руу явах боломжтой гэсэн үг байхгүй. Одоо энэ хөдөлгөөн дахиад энэ лавыг ямар ч техник авах боломжтой гэсэн. Энэ хаяг авахгүй байх магадлал илүү өндөр гэсэн үг. За энэ лав руугаа энийг хийчаад дахиад ийж тасчлаа тий. За гихмчлэн ингээд бид нэр ингээ харах нь тий. За одоо энэ ингээ доошоо гадаад ийм өндөр үетэй гарч ирээд энэ дээшээ ирэх чад энэ тодорхой хэмжээгээр дээшээ явах боломжтой гэдгийг биднэрт санаа хэлж байгаа байхгүй. За одоо энэ өөрөө юу яасан те? Магадгүй одоо бид нар энэ кандл дээр одоо бид нар жоохон юутай байх гэсэн ажилттай байх гэсэн байхгүй санаа. За харъя. Энэ ингэсэн. За энд хараа. Дахиад одоо энэ дахиад биднэрт нэг үндсэн хөдөлгөөн уул нь доошоо явж байгаа. Тэгтээ энэ сүл энэ өөр баа явах гээд үүсгэж байгаа хгүй чадахгүй байх гэсэн. За тэгэхээр биднэрт одоо яг энэ дээрээс ингээд харах юм бол бид нар одоо ингээд дахиад сэл байх боломжтой болчих жоох байхгүй. За жоохон хүлээ харч. За ойлгомжтой. За болио бүр. Хоолой сөөчлөө. Ганцаараа ч яриад. Юу яаж уншиж болмоор гэсэн санагдаж байна та гэдэг. За мик нэгэд ярьчвал бол надад бол амар л байна. Ярихгүй бол одоо яах вэ тийм ээ. Бичээд авахаар амар delete хугацаа алдаад байна гэж. За. За окей. За Атас центр болвол одоо тэгээ сайн юмуд чинь болвол бүр юу муутай харж болдог те нөгөө нэмээд нөгөө дельта мельта гэдэг ч юм уу яг нөгөө жинкнээсээ байр сэлэс гэдэг ч юм уу тэднийг дахиад энийг нэрэвчж болно гэсэн үг байхгүй. За. Ерөнхий хаашаа явах гэж байгаа хандлагуудыг бол аваад авах боломжтой байгаа даа. Тэгээд хин яг хаанаас өмнө хийж аваа гэдэг биднээс үг. За бичлэгээ ингээд дуусгачих да. Тэгээд хэлээ жоохон. Асуухан байвал асуугаад тачихгүй дөө. Таахгүй өнөөдрийнх нь дуусгая дөө. Би нэг ойрд бас нэг баахан хүн ингээд цуглуулчаад энэ зүгээр байгаад ингээд нэг байгаад тахаар нэг амир. Гинтийн шиг санагдаад байгаа. Юм хийхгүй болоод бас юу ч юм шиг тий. Би Discord нээчээ тоосон хүмүүс байлгаад байдаг. Тэгээд яг үндэ бас юу яхаар завхрахгүй мó. Уул нэгээд хатаас матаас дээр ч юм өөр зураа нэг тогоргоо морхоо гэд юм заагаад. Энэ одоо яагаад? Явал ямаар л байдаг. Тэгээд за Quant Tower дээр ер нь бол би яг ингэдэг. За. За Quant Tower-ыг бол би яг үндэ ашигладаггүй байхгүй юу? Ер нь бол яг хөө зүгээр би өмнө нөгөө жоохоо ойр зургийн нэг юу яагаад ганц нэг тийм бичлэг энэ төр оруулах гэсэн тийм би байсан. Гэхдээ яг хөө та хэд юу яах юм бол Quant Tower дээр бас яг яаж ашиглах юм, торгоог нь яаж хийх ингээд тийм бичлэг хийж өгч болж л байна. Бичлэг хийгээд. Тэг яг хөө нэг би юу яаж байгаа ч бас нэг жоохон тиймэрхүү байдлаа бичлэг одоо хийж л одоо та хэдэд одоо юу гэдэг одоо нэг юу гэтгэлээ бенефит гэх юм одоо юу гэх одоо энд байгаа гэж одоо бенефитийг одоо өгөөд одоо тэгэхээр яг үндэ бас юу яагаад тий Атасын хувьд бол Quant-аас угаасаа хамаагүй л боловсронгуй гоё яг хуу нэг юм нөгөө манайхан ч жоохон үнгүүл юм ашиглаад байдаг болохоор тэг үнгүү юмд бол яадаг болохоо тэгдэг байхгүй тэрнээс
Наа чи юу яаж аж магадгүй. Наа чи нөгөө нэг level 2, level 1, level 2, level 3 гэдэг юм датанууд байдаг хөөхгүй. Тэгэхээр level 1 дата чинь өөрөө ерөнхийдөө нөгөө нэг за брокерууд дээр одоо данс нээх юм бол ер нь бол хэвчээд ингэдэг юм билээ. 10,000-аас дээш долларын данс нээх юм бол тэр level 1 датанууд ч үнэгүй өгөөдөрчдөг. Level 2 дата бол угаасаа төлбөртэй байдаг хөөхгүй. Тэгэхээр тэр магадгүй төлбөрийн төлөх байж магадгүй шүү. За. Тэгээд төлсөн чи 10 гарч ирж байгаа гэж юу? Тэгмээргүй. Магадгүй. Би тэгэл тэгж жаад нэг дараа нэг атаас нөгөө нэг хямдхан юу яах тэр юм уу гэ. За чадвал би нэг 2-7 хоногт нэг ч юм вебинар хийж. Тэгэхдээ барыг чадахгүй ч гэж магадгүй л дээ. Би ч бас нэлээ нөгөө нэг юу яаж байгаа штэ чи. За ямар ч гэсэн нэг юм хий гэж бодож тэгэл бас яг цагаад гарнаа залхуу хүрээд. Тий, угаасаа нэг жоохон системтэй явахгүй бол айгүй хэцүү шүү. За order follow сураад ийм шүү. За сураад ойлгохгүй байх магадлал маш өндөр шүү. За айгүй тийм зөв текстээ сурахгүй болвол жоохон юутаа сурчих юм бол яг setup бол сурж болно те. Яг ийм хүмүүсэд ингэх юм бол ингэрээд гэдэг яг юм setup. Ерөнхий тийм логик интер системээр сурахгүй болвол бүр тэрнээсээ исэн юм бол сурснаасаа 7 дор шүү. За тэрний оронд зүгээр канал хараа явж исэн бас юутай шүү. Аха. Тий, ер нь байж тээ баг өөрийнхөө сетапыг бүрдүүлээд тэгээд яасан тий. Тэгэхгүй болохоор шууд ер нь манайд ч баг тийм л байгаа хтоо. Бараа сургалтууд нэг тиймэрхүү л байгаа. Бараг л нэг яг л нэг ийм үсвэл ингэж ороорой гэдэг ч юм уу нэг тэрвэрээ л илүү явж байгаа баг гэсэн үг байхгүй. Үзэл логик тэр юмнасаа илүүтэйгээр. Тий. Тий, тэгэхээр тэднэр чинь нэг тэр юу гэж ойлгохын тулд илүү нөгөө онлоодтойгоо амар холбогддог байхгүй. Тэгээд нөгөө онл монлоо ойлгохгүйгээр шууд нөгөө тоогоо харах юм бол амар их төөрнө. Тэрний оронд баг зүгээр л энэ юугаа уншаад явсан хэлв амархан байж байгаа шүү. Тий. Тэгэхээр бас жоохон болгоомжтой хандараа за. Миний хувьд болохоор сургалт мургалт одоохондоо бол мэддэг байхгүй л байх гэж бодож байна. Энэ жилийн төгсөл хөрлөх гэсэн. За 200 хүн суулгачаад яадаг гинэ яагаад байгаарэ гинэ алга болоод байгаарэ. Ардмээ лагч болмооргүй л. Гэтэ ч бас яалч гэдэг л залхуу үрээ. Тэгээ сүүлдээ нэг ингэж юм хийхгүй байгаад хаа сүүлдээ бүр ингэ нэг гарах нь өөрөө тийм амар духгүй нөгөө нэг хүн тайзан дээр гарсаар боогод нөгөө ингэ тэндээ дасдаг гэдэг шиг. Нэг өдөр болгон ч юм ингэ нэг вебинар дээрээ давхар бас гайгуугаад байсан чинь сүүлдээ нөгөө би ч юу ч хийхгүй ингээд байгаадсан сүүлдээ эргэж нөгөө энэ юм хийх нь өөрөө эргээд амар духгүй болоод нөгөө комфорт зонд орно гэдэг лөө. Тийм юм болоод би тийм юм. За би тэгвэл Con Tower дээр Rigido нэг яаж тохиргоог хийдэг ингээд би өөрөө нэг демог нь авч байгаа ч юм уу. Нэг юу яаж фрикчл маягаар ордол. Гэтэ бас би нөгөө өөрөө бас амар ашигладаггүй, бүр ашигладаггүй болохоор яг юу яж таахгүй. Тэгэхээр хүмүүс дараа нөгөө тэрэн яг яа тэгээд тэгэхээр би бас нөгөө яг нөгөө нэгэд ч юм ингээ харж байгаад яачих боломжгүй байдаг болохоор тэр дээр жоох төгтэй бас юм байгаа л гэдэг. Окей. Манайхаас одоо хасаал хатаас яаж байгаа. Хатаас ашиглаад байсан чинь тэгээд өмнө контоор ашиглаж илүү хасаа чинь. Зүгээр л брокер авахгүй data provider. Чи контоор энэ харж байгаагүй л үү те? Серомер бол хитрхи old school байгаа үстэй тийм хуучны бүр нэг үлэг хөрвшил юм байна. Тийм штэ тиймэрхүү юмнууд. Тий амар хэцүү. Атас шиг тийм user friendly програм байхгүй байхгүй enterprise нь.
тийм амар гоё user brand. Яг нэг гимиг үл жоохон үнэтэй. За үнэтэй ч гэжтэй тэгээ сүүлийн үед ч одоо энэ ч бас гайгүй болсон. Үгүй ерөөсөө бүх юмтайгаас хараа. Яг нэг доор тий бүх юм нь ороод яцсан заа. Тэгээд бүр фандынаас хараж байгаа. Тэн дээр би тэгтээ тэрний дараагийн 7 хоногт ч юм нэг суулж байгаад. Би яг тэн дээр бэлтэж байгаад нэг таа гэдэгтэй яриа хий за. Аа. Тэн дээр би нэг таа гэдэгтэй гоё гоц тагсаа. Тий хэцүү.